Эрхэм үзэгч та бүхний сонор тэл хилчтэй мэдээлэл хэлийн шинжилгээг үргэлж хүргэж байдаг. Сүлд тавны дэрдэс нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар инхүү эхлэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийнхаа дугаарт бид бөөрнөөрөөр агуулсан менингийн хилчтийн улсын хил хамгаалалтад шинэ техник хэрэгслийг хэрхэн ашиглаж байгаа талаар болоод бусад мэдээллийг хүргэхэд бэлэн болсон байна. Тасрын та бүхэнд сонирхуулахад хэлийн цэргийн тэг 306 дугаар анги маань 100% дрооноор хангагдсан Монгол улсын анхны анги дээрээ онцлогтой юм а. Элсэн талыг тэмээгээр гитэл гэж, хээрэм талыг мороор туулдаг цаг үлэрч, эгэл хилчэд улсын хилтэн техникийн хүчийг гайхуулж байна. Энэ ажил бидэнд цоошин зүйл биш бөгөөд эрдэмтсэн техникийн шинжилэлтэй хилчэд хөл нийлүүлээд бодлаа. Жилээс жилд хөгжиж буй техникцэн хил хамгаалалт нэг ангийг дорооны хамгаалалтад шилжүүлтлэн боловсронгүй болоод байгаа юм а. Энэ хамгийн ихэнд бол нэг морио унаад хилийн манд явахаас эхлүүлээл тэр мэрчтэй баг байхгүй болсон. Тэгээ дороонороо хилээ харцдаг мал авил бараг хөрчин. Тэр л одоо амралт хичээл амар хөнгөлж байгаа л гэсэн. Морь унаад 10 гаруй километр явах дорооны хэсгээд харах бол шал өөр шүү дээ. Сүүлийн үед бол бас усан хил хамгаалтын чиглэлээр авч байгаа томоохон арга хэмжээнүүднийг бол энэ техник технологиг хэрэгжүүлж усан хил хамгаалтанд орчин үеийн одоо дэвшилт техникийг хэрэгжүүлсэн. Эний зэрэгцээ нь ямар арга хэмжээ авах гэж байгаа гэхээр дроноор улсын хил хамгаалтыг зохион байгуулж байгаа. Тэгэхээр дроноор бол бидний үндсэндээ усны мандал, хуурай газар бүх чиглэлийг одоо хил хамгаалтанд нэвтрүүлснээр хил хамгаалалт одоо үйл ажиллагаа маань одоо хүний хүчин зүйлийг албаны ачааллыг одоо хилчдийн албаны ачааллыг одоо 40% бол бууруулж байгаа юм үр дүнтэй байгаад. Дээрээс нь бид нар өнөөдөр морин унлагтай автомашинтай хилд ингээд заавал явж гүйцэтгэдэг гэсэн. Өнөөдөр дроноор улсын хил хамгаалтын хилийн эсгүүдийг бүрэн хяналтанд авснараа бол ийм одоо дэвшилттэй одоо хил хамгаалтанд үр дүн гарч байгаа. За ер нь бол дроноор улсын хил хамгаалтыг зохион байгуулж байгаа анхных нь анги болж байгаа. За энэ дээр биднээс нөгөө альва зүйлийг эхлүүлэхэд маш олон төрлийн дронуудыг авч ашиглаж байгаа. Жижиг, том, тийм ээ. Одоо төрөл бүрийн одоо дроонуудыг хил хамгаалтанд ашиглаж байна. Нийтдээ манай хариуц хэсэгт 5 төрлийн дрооныг одоо ашиглаж эхлэдэг байгаа. Тэгэхээр энэ аль нь давуу талтай байна? Аль нь ололттой байна? Тэгэхээр одоо туршилтын хугацаанд жил гарны хугацаа явж байна. Тэгэхээр энэ ийм давуу сөрөг гэсэн үр дүнд нь одоо гарсан одоо тэр дүгнэлтээр үндэслээд тэр дараагийн хилийн отруудыг дрооноор хангах арга хэмжээ бол зохион байгуулагдаж байгаа. Мацтав дээр бисгчүүнийг сэргэл одоо ашиглагдаж байна. Дорооны сургалтанд бүр гэрээ хэлчин багтаа бонистав дээр сууж ирсэн. Тэг хугацаанд матрицыг сураад матрицны дараа энэ бисгчүүнээс хэрэглэсэн ирээд тэгээ сургалтанд суугаад одоо баг 8-9 сар болж байна. Бөөр нуурын иргэдтэй амралт зугаалгах ард иргэдэг. Одоо нуур давлгаалт эхлэх үед одоо энэ спикер тохиороод хилж, микерийг хилж анхааруулдаг. За ингээд дорон маань энэ бэлэн болчихлоо доо. Тэгээд яг нисэхээс өмнө ингээд сэнснүүдээ шалгаад тэгээд асааж үзээлээ. Зүгээр аюулгүй гаргаж шууд нисэх. За бөөр нуурын чиглэлтэй л хяналт зохиох чинь да тэгээд цагийн байдлын бөөр нуурын дээр 2 автомашин загасч хөдөлгөөнтэй. Тэгээд боон чиглэлтэй 20 тонны бодмол бичээрсэн тэгээд өөр хөдөлгөөнгүй тайван байна төө. За нөгөө загасч тааны байна. Наач нөгөө 20 тонны бодмол шүү дээ. 0.1 meters per second voltage 52.2. Яг таман мам хинээ адуу мэддэхгүй нөө. За тэр юу руугаа явууллаа. Их төрүүлжингийн чиглэлд.
Altitude 33.7 meters, speed хоёр машин байна. 0.1 meters per second, voltage 52.0. За наалаас жоохон байна. За наач явж байгаа шиг байна да. Наач байна. 33.6 meters. За өнөөдөр хөнгөлөлтөд мананы үр гүйцэтгэж байна. Одоо бидэд бол хаалт голын давтар голын бомбон дээр хянилцаж байна. За анх бол матриц гэдэг дорооноор хангагдчихсан. Тэр бол манай албаагч бүх бүрэлдэхүүн ингээ ажиллуулаад сурцсан. Тэгээд дортой ямар ч хүн цагийн байдал үүслэхэд аль ойрхон байгаа нөгөө дорооноо гарч ирэл угсараад ингээ явцдаг. Тэнгүүд хэрэглэхэд хэлбэр татах хүч сайтай ер нь тийм дороо байсан. Тэрийг нэг жил ашиглаж байгаа. Тэгээд солигдоод одоо энэ ашиглаж байгаа энэ дорооноор хангагдаад энийг одоо хил хамгаалтанд ашиглаж байна. Шинэ техник хэрэгсэл дэвшилтэд одоо технологи хил хамгаалтанд нэвтэрснээр мэдээж одоо биднүүсийн хил хамгаалтанд байгаа хилчид маань зайлшгүй нэг сурах одоо биднээс шаардлага үүсэн гарч байгаа. За дроны чиглэлээр бол сургалтуудыг шатараалсан одоо сургалтуудыг бол зохион байгуулж явуулж байгаа. За бид нэр өөрсдөө хил хамгаалтанд дроныг ашиглахад зөвхөн одоо тухайн дроныг хөөргөх дроны одоо нисгэгчүүд томилогдохоос гадна тэнд алба хааж байгаа хилчид маань бүгд нисгдэг дроныг хил хамгаалтанд ашиглах чадварыг бий болгох ийм шаардлагыг тавиад өнөөдөр сургалтуудыг бас газар орон дээр нь зохион байгуулж явж байгаа. За хил хамгаалах байгууллагаас энэ жил дроны дадлага туршилтыг зохион байгуулах танхимыг одоо бий болохоор төлөвлөгөөнд тусгагдаад явж байгаа. Энэ нь болохоор хүн шууд дронтой одоо ингэж нисгэж харьцахаас урдж тэр хүн одоо энэ компьютер техник тоногдох хөрөмжтөр дроныг нисгэх анх шатныхаа мэдлэг чадварыг олж авах ийм ач холбогдолтой байна. Байгууллага удирдлагын зүгээс бол одоо бас энэ сургалтыг одоо боловсронгуй орчинд явуулах олон төрлийн арга хэмжээ явагдаж байгаа. За энэний нэг нь бол одоо яг сургалтыг нөгөө виртуал орчинд явуул ийм одоо зорилго тавиад ажиллаж байна. За энэ бол маш үр дүнтэй явагдаж байгаа. Мэдээж одоо дрон гэдэг бол өөрөө өртөг өндөртэй ийм төхөөрөмж байгаа. Энэ имийг одоо сургалтанд ашиглаад магадгүй одоо салдаа гарсан тохиолдолд унгаж гэмтэх юм ийм эрсдэл байхгүй. А өөрөө яг одоо компьютер тоног төхөөрөмжтөр хараад тэр одоо өрөө тасалгаанд нисгэх зөвхөн өрөө тасалгаа биш өргөн уудам зайд нисгэх уул өндөр нам газарт хэрхэн хөөргөх буулгах энэ бүх үйл ажиллагааг бол энэ одоо компьютер төхөөрөмжийг ашиглаад явуулж яах гэдэг бол одоо маш одоо давуу талтай хөрөнгө зардал хэмнэсэн эрсдэл багтай ийм орчин сургалт явуулна гэдэг арга хэмжээг бол явуулж байна. Хилийн анги застав руу дүрсээр холбогдох нь мөрөөдөл байсан үе бий. Харин энэ мөрөөдөлөө биелэж хэлчээдээ 2024 онд нэгдсэн удирдлагын төвтэй болсон нь өнөөгийн хэлчдийн өнгө төрхийг тодорхойлж байгаа юм. Нэгдсэн удирдлагын төв нь хилийн цэргийн анги салбаруудын хил хамгаалалт, шалгаа нэвтрүүлэх албыг мэрэгжлийн тасралтгүй удирдлагаар хангах олон улсын C5 зэрэглэлтэй. Ингэснээр бүх шатны удирдлагаас оновчтой шийдвэр гаргахад хэлбэрүүлсэн юм а. За одоо удирдлагын төв бол яг хилийн цэргийн салбаруудыг одоо улсын хил хамгаалалт нь одоо газар орон дээр удирдсан зохион байгуулах. За хариу зэсэг манай хариу зэсэгтээ нисчгүй нисэх хэрэгслийн хамгаалтанд шилжсэн байгаа. Тэгээ үүний одоо нисчгүй нисэх хэрэгслийг хил хамгаалтанд үүрэг гүйцэж байгаа хяналт тавих, хилийн манай бүлгүүдэд хяналт тавих. За удирдлагыг үнэн зөв бодит мэдээлэл түргэн шуурга хангах зорилгоор удирдлагын төвийн үйл ажиллагааг явуулж байна. 2024 онд бид бүхэн нисчгүй нисэх хэрэгслээр 2 удаагийн хил орчмын дэглэмийн зөрчил 6 удаагийн байгалийн давчгүй зүйлийн улмаас тулсан 1280 тонны малыг одоо улсын давхаас урьдчилан сэргэж иргэдэд тусч олжгүй хохирлоос урьдчилан сэргэлжсэн. Хөдөө сүлжээгүй тоггүй газар амьдардаг бүр нэг тийм мориноос өөр нэг тийм техникгүй тэгжил амьдардаг хүмүүс л гэж юу н ойлгоод байгаа шиг юм л да. Бид нар бол эсрэгээ шал өөр сайхан тоног төхөөрөмж техникүүд бүгдээрээ хангаж ийн өвлийн үйлрэлцчдэр 100-ны үйлрэлцчдэр одоо 100 гэхэд л одоо бид нар мочилка оноод явчихна хамаагүй богино хугацаанд одоо хариу зэсгээ эргэж тойроод хилдэ явчихна гэсэн. Өвлийн хугацаанд бол ингээд цаас усанд боогдохгүй ингээд даарч хөрөөд яваад тахгүй ингээд өндөрлгүүд дээр очиод дороонуудаа ингээд сайхан нисгээд давуу тал нь юм л да 24 онд дорооны хамгаалтанд бүрэн шилжсэн гэдгээр бас давуу талтай. Тэнгэрийн хил, газрын хил, усан хил, эх орон минь 3 эрдний дархан хилтэй.
Дархан хилэн дайчлан хамгаалах, дайчин эрс, хилийн зэрэгтэй хэмээн хилчин яруу найрагч нэгэнтээ шүлгэлсэн байдаг. Дархан хилэн эрдэнтэй зүйрлэн хамгаалдаг. Хилчдийн хөх мөнгөн хилийг нэвтрүүлгийнхээ энэ хэсэгт онцолж байна. Хилийн зэргийн тэг 306 дугаар анги Монгол орны усан хилийн 30 гаруй хувийг тангаар хамгаалдаг юм а. Өөр нурд анхны усан хилийн хөнгөн хөлөг айст 2 гэж хөнгөлөг 2 ширхгийг авчирч өөр нурын усан хилийн хамгаалтанд тавьсан ашиглалтанд оруулсан. За энэ бол 1989 оны 8 сарын 24-ний өдөр. Яагаад тэрийг тавих гэсэн гэхээр бөөр нураар хятадын тэнүүлчид 8 ачид төрөөсөө дийлтгэх байсан байхгүй. Тэг аргагүй яахгүй болохгүй. Тэгээд зөвлөлтийн одоо хилийн цэргийн удирдлагад санал тавьсан юм байна. Тэгээд тэрний хариу болгож хоёр одоо гайтроогийн эхний ээлжинд та нар хүнээ бэлдгээ тэгээд өгсөн байхгүй юу. За тэгээд тэр хоёрыг ашиглаад бас ирсэн чинь ерөнхийдөө хилийн зөрчил усан хил дээгүүр одоо зөрчилтөнд чи одоо загас магас хулаагаар загасаа ахнадаг тэгээ баахан загсууд бариад тэрийг авч чадахгүй буцаагаад тэнд нэм хэрэглээд ингэдэг ийм байдалтай байсан. Бид нэр эхлээд нэстэг зэрэг дээгүүр нэвж харсан байхгүй юу. Тийм газар дүндээ байсан. Тэгээд ийм байдлаас болоод зайлшгүй усан хилийн хамгаалт гэдэг юм байх хэрэгтэй юм байна гэл. Усан хил хамгаалтыг бөөр нуурын усны мандал дээр зохион байгуулахад анх дэд төсөл хөтөлбөр 2012 оноос боловсруулагдаж ер нь эхэлсэн. За хамгийн дөрвтэй хийгдсэн арга хэмжээ гэвэл 2019 онд усан хил хамгаалтыг зохион байгуулах чиглэлээр техникийг худалдаа авч хил хамгаалтанд ашиглаж гиснээр бол зохион байгуулагдсан. Өдөгөө бас энэ жил хүртэл одоо усан хил хамгаалтын чиглэлээр цас уснаа явуугч одоо сүүлийн үеийн нуурын усны мандал дээр мөн одоо голын ус бусад одоо шавар намагтай хэсгүүд үүр гүйцэтгэх одоо боломжийг бий болгосон техник хэрэгслүүдийг бас шинээр 2024 онд одоо авч хэрэгжүүлснээр бол улам усан хил хамгаалтыг бол өргөжүүлнэ зохион байгуулж явуулж байна. За би энэ стафт бол яг 20 жил ажиллаж байна. Хугацааны цэргийн албаа энэ стафта хаагаад тэгээд тэндээс хойш ахлагчийн бүрэлдэхүүн төлөвлөрөөр ороод тэгээд хөнгөөлийн жолоочоор энэ усан хил хамгаалт гэдэг юм дээр нэг 20 жил ажиллаж байна. Өвлийн усан хил хамгаалтыг бол цас уснаа явагчаар мөн цасны мотоцикл тэгээ нохоо чарга гэсэн ундлагтайгаар усан хил хамгаалтыг зохион байгуулж байна. Манай энэ цас уснаа явагч онцлог маань болохоор жилийн 4 үйлрэлд үүр гүйцэтгэдэг. Одоо хавар намар гол хөлдөж явах гисж явах үед энэ төр бол хамаагүй. Усан дээр ч явна, цасан дээр ч явна, мөсөн дээр ч явна. Тэгээ манай энэ хариуц хэсгийн гол онцлог гэдсэн олон голууд байдаг. Энэ голуудаар хөнгөн үлэг усны мотоцикл бусад техник хэрэгсэл явах боломжгүй байдаг. Зарим газараа хайрагдан, зарим газараа ус намаг ихтэй. Тэр газар оронд бол цас уснаа явахчил гол үүргийг гүйцэтгэж байна. Зуны үйлрэлд болохоор хөнгөн үлгүүд мөн усны мотоцикл ашиглан зуны үйлрэлд усан хил хамгаалтыг зохион байгуулж байна. Усан хил хамгаалтын хөгжил гэх юм бол анх ирэхэд бол хөнгөн цагаан Орс одоо зивкэцэ байсан. Вихэр мотортой. Тэгээ тэрнтэйгээ бол явдаг байсан. Тэр бол жоохон давлгаа үзэхээр болтохгүй эрсдэлтэй. Тэгээ тэр болгоо яваад чадахгүй. Хилийн цагийн байдал үүслэхэд араас нь яваа барьж чадахгүй, гүйцэхгүй тиймэрхүү байсан. Тэгээд 2009 онд Орос улбооны улсаас 4 мэрэгчлэлтийн ирээд манай Монгол улсын усан хил хамгаалдаг отрядуудаас хөнгөн 2 албаагчийг авчираад манай энэ бөөр нуур дээр газар орон дээр нь хөнгөн үлгийн жолоочийн сургалтыг явуулжлаа. Тэгээд тэр үед 2 хөнгөн үлэг Стэрлиц загварын газар уснаа явахчаар манай цатав хангагдаад нуурын хилийн харуул гэж бүр цогцлбор харуул бариад тэгээ усан хил хамгаалт 2009 онд нэлээд өндөр аваад 2018 19 онуудад усан хил хамгаалт дэд хөтөлбөр гэж батлагдаж засгийн газараас бол хил хамгаалт байгууллагаас тэр дэд хөтөлбөр батлаад тэгээ тэрнээс хойш сүүлийн дандаа хурд хүчтэй техникүүдээр хангагдаад одоо ингээд сүүлийн 18 оноос хойш бол ямар ч нэг ч удаагийн хилийн зөрчил гараагүй бүр таслан зогсогдсон. Энэгээр онцлогтой болж байна. За сүүлийн жилүүдэд энэ амрагчид аядагчдын тоо бол эрс нэмэгдээд. Тэгээд ер нь эрсдэл давлгаан зохиолоод янз янзын хийлдэг гудас жижиг хийлдэг зав энэ нууранд ашигладаг. Нөө бассейн юм уу жижигхэн тойромд ашигладаг тийм юмнуудыг манай нууран дээр ярьж авчигдаад тэрнээсээ олж салхин давлгаан зохиолж алдагдаад эрсдэлд орох үед
дуудлагууд ер нь сүүлийн үед их хэрдэг болоод байгаа. Нөө сүүлийн 5 жилийн байдлаар бол нэг 9 удаагийн нэг 40 гаруй хүнийг ерэн хайж 9 минут авраа болоод ар гэрээхэнд нь хүлээлгэж үзсэн байдалтай байна. Нөө түүн салхи авахаараа бүр ингээд бээрээд хамаг шөрөмсөн татаад хөхрөөд ер нь болохоо байсан үед нь ямар ч сан тэгээд амжиж л авч яасан. Ямар ч нэг хүний аим эртэйгүү ийм баярлмаар юм байгаа юм л да. Ямар ч сан аим хүмүүсэд амьд гаргацсандаа баярлж явдаг. Буур нуурт усын ил хамгаалтанд ашиглаж байгаа хөнгөн үлгүүд маань ямар одоо онцлогтой гэхээр хийн дэр нь өөрөө биднүүсийг одоо хилчдгийг маань аюулаас хэрвээ одоо ямар нэгэн асуудал үүсээд зайв хөнгөн үлэг бэртэж гэмтэж одоо энэ үед бол живхээс урьдчилан сэргийлэх ийм онцлогтой. Тэгээд мэдээж энэ хөнгөн үлгүүд бол биднээс ашиглалтын явцад хийн дэр нь цоорох, элэгдэх иймэрхүү арга хэмжээ иймэрхүү одоо үйлдэлүүд гарч байгаа. Харин манай хилчид маань, усан хилчид маань өөрсдөө 2023 онд үйлдвэр дээр нь очиж туршлага судлаад хийн дөрүүдээ өөрсдөө захиалаад авчираад бүх хийн дөрүүдээ ийм сольсон. Тэгэхээр тодорхой хэмжээнд биднээс энэ техник хэрэгслийн ашиглалтын нь одоо явцыг насыг уртсах чиглэлээр бол бас хил хамгаалах байгууллагаас анхаарч өөрсдөө бид нар хийн тэр одоо хөнгөн үлгүүдээ насжилтыг нь уртсгах, тэгээ хил хамгаалтанд ашиглах аюулгүй байдлыг хангах чиглэлээр бол одоо бид нар өөрсдөө тэгээд үйл явж байгаа техникийн үйлчлэгийг нь өөрсдөө хийдэг болсон шүү. За өвлийн үйлдвэрлэлд энэ зуны усын хамгаалтын техникүүдийг манад хөнгөн үлийг хадгалах байрыг 2019 онд барьсан. Цахилгаан халаагууртай байна. Энэ дэг чинь дандаа хийн дэртэй усны техник хэрэгслүүдийг хүйтэн газар хадгалах боломжгүй. Тэгэхээр насжилт нь өнөө хөлдөж хуурах, цоорох эрсдлүүдтэй учраас тэгээ заавал дулаан газар байх хэрэгтэй. Тэгээд тийм хөнгөн үлийг хадгалах байрыг барьснаар бүх техникүүдийг авчирж энэ жишээний хадгалтанд авдаг. Улсын хилийн аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын салшгүй нэгэн хэсэг. Дэмж учраас мэдээллийн аюулгүй байдлыг дээд хэмжээнд хангах нь зүүн хэрэг. Техник технологи, машин механизмаар хүч нэмсэн хилчдийн дараагийн шат бол тоон радиоэрлэлийн систем юм. Улмаар хил хамгаалах байгууллагаас 4030 км тоон радиоэрлэлийн системийг байгуулахаар ажиллаж байна. Ер нь бол одоо араад эрлэлийн орсноор одоо хариуцсан хэсэгт одоо бүхэл бүтэн инженерийн байгууламж одоо бүрэн төхөөрөмжлөх боломжтойгоор. За мөн хилчтэй ачааллыг одоо багасгах одоо хил хамгаалтыг одоо цахим хэлбэрээр зохион байгуулах одоо илүү давуу талтай болох гэж бодож байгаа. Тоон радиоэрлэлийн систем хийгдснээр ямар ач холбогдолтой ямар үр дүнд хүрж байгаа гэж алба паагчд маань бүрэн интернет сүлжээн дээр ингээ хамрагдах боломж болцоо бүрдээд хил хамгаалтанд ашиглаж байгаа програм хангамжууд руу хилийн цэставууд маань отроо дээр ашиглаж байгаа хил хамгаалт хэргийн газар дээр ашиглаж байгаа програмуудыг хилийн цэставууд маань бүрэн ашиглах боломж болцоо бүрдэх юм. Хилийн салбар ангийн төвийг болоо бид нар байрлалын хамгаалтыг хүний хүчин зүйлийн оролцоо багтай камерын хяналтанд бол шилжүүлээд эхэлсэн. За одоо та бүхэн мэдж байгаа хил хамгаалах байгууллагаас хилийн хариуцсан хэсгүүд мэдээллийг дамжуулах хамгийн том систем болсон радио эрлэлийн цамхуудыг босоод эхэлсэн байна. Хилийн хэсгээр камержуулах одоо дид бүтцийн одоо хамгийн гол зүйл хийгдэж байгаа. Тоон радиоэрлэлийн систем нэвтэрснээр хилчдийн нийгмийн зарим асуудлууд шийдэгдэж хил хамгаалалтын нягтрал нэмэгдэх юм. Хил хамгаалах байгууллагаас жилээс жилд техник технологиор хүч нэмж буй хилчид орчин үетэйг хөл нийлүүлэн алхаж байгаагийн тод жишээрлээ. Хил хамгаалах байгууллага хил хилчдийн мэдээллийг хилийн шинчиллийг үзэж та бүхэнд үргэлж хүргэж байдаг. Сүлдэт оны дэргэдээс нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар энэ түрээд өндөрлөж байна. Энэ удаагийнхаа дугаарт Менингийн тал, Буур нуураар агуулсан хилийн цэргийн Тэг 306 дугаар ангийн албаагчдыг онцлоо.